Grammar and use номны unit 1 буюу present continuous цагийг авч үзье. Present continuous гэдэг маань одоо үргэлжилж буй цаг буюу яг одоо хийж байгаа болон ойрын хугацаанд хийж байгаа үйл явдлуудыг дүрслэхдээ ярьдаг. За present continuous цагийг танихын тулд нэр үгийн араас am, is, are гэсэн туслах үйл үг буюу auxiliary verb-ыг авдаг, мөн үндсэн үйл үгийн араас ing төгсгөл залгадаг. За тэгвэл present continuous цагийн жишээ өгүүлбэрүүдийг авч үзье. I am driving. He is working. She is working. It is working. We are doing. You are doing. They are doing. Гэх мэтчлэн I буюу савжигтын араас am гэсэн туслах үйл үг, drive гэдэг үйл үгийн араас ing төгсгөл авсан байна. За мөн am, is, are гэдэг туслах үйл үгүүдийг ямар нөхцөлд хэрэглэхийг бүгдээр авч үзье. За жишээ нь subject I байгаа тохиолдолд зөвхөн am гэдэг туслах үйл үг авна. За subject нь he, she, it байх юм бол зөвхөн is гэдэг туслах үйл үгийг авдаг. За subject we, you, they гэсэн үг байвал are гэдэг туслах үйл үг буюу auxiliary verb-ыг ашиглана. За мөн auxiliary verb буюу туслах үйл өгүүд маань товчлсон хэлбэрээр бичигдэж болдог. За дээрх жишээг харцгаая. Sarah is in her car. She's on her way to work. She's driving to work. За энэ she's driving to work. She's driving гэдэг энэ товчлсон хэлбэр нь болохоор she is driving гэдэг үгний товчлол байна тийм ээ. За тэгэхээр эндээс харахад is гэдэг auxiliary verb буюу to be үйл үгийг as гэж товчлсон хэлбэрээр бичиж болох юм тийм ээ. За present continuous цагийг I am doing something буюу ямар нэгэн зүйлийг яг одоо хийж байгаа үедээ ашигладаг. За мөн I started doing it and I haven't finished буюу ямар нэгэн зүйлийг хийгээд эхэлчихсэн хараахан дуусаагүй үед дундаа явж байгаа үед ашиглана гэж байна. За жишээ өгүүлбэрүүд авч үзье. Please don't make so much noise. I am trying to work. За чимээ шуугаан битгий гаргаарай. Би ажил хийж шүү, ажиллаа хийж шүү гэж байна тийм ээ. За where's Mark? Where is Mark? He's having a shower. За Mark хаана байна вэ гэсэн чинь he is having a shower буюу за тэр усанд орж байна. Яг одоо усанд орж байна гэсэн өгүүлбэр юм тийм ээ. За дараагийн өгүүлбэр let's go out now. It isn't raining anymore. За энэ дээр болохоор нэг товчлсон хэлбэр бас орж ирсэн байна тийм ээ. За энэ дээр it is not гэдэг үгийг it isn't raining гэсэн байна тийм ээ. It is not raining anymore гэдэг үгийг товчлоод it isn't raining anymore гэсэн байна. За тэгэхээр эндээс харах юм бол бүгдээрээ өгөөсгсөн хэлбэр дээр нь болохоор to be үйл үгийн араас not гэдгийг аваад тэгээд мөн адил үндсэн verb-ийн араас ing төгсөлийг авдаг хэвээр авна гэсэн. За тэгэхээр одоо харцгаая. Одоо бороо орохгүй байна гэсэн утгатай өгүүлбэр болж байна тийм ээ. За how's your new job? Are you enjoying it? За чиний шинэ ажил чинь хэр байсан бэ? Шинэ ажил чинь таалагдж гинөө гэж асуусан байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр болохоор асуух өгүүлбэр хэлбэр ороод ирсэн. За энэ дээр анхаарах зүйл нь болохоор асуух өгүүлбэр болохоор to be үйл үг буюу auxiliary verb нь subject буюу үндсэн нэр үгийнхаа өмнө нь бичигдэж байгааг та бүхэн анзарж байгаах. За тэгээд мөн адилхан үйл үг нь ing төгсөлтэй хэвээрээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр асуух өгүүлбэр болсон тохиолдолд to be үйл үг нь нэр үгийн өмнө явдаг гэдгийг санах хэрэгтэй гэсэн үг байна. За what's all that noise? What's going on? What's happening? За энэ дээр болохоор дандаа what's гэдэг нь болохоор what is all that noise гэж тийм ээ. За энэ дээр бүх чимээж байгаа юу вэ? За энэ чимээж байгаа одоо зүйл юу вэ гэж юм. What's going on? What is going on буюу is гэдэг үгийг товчлсон байна тийм ээ. Тэгэхээр хэр явж байна вэ? Юу болж байна гэсэн утгаар what's going on гэж асуудаг тийм ээ. What's happening? What is happening буюу юу болж байна вэ гэж асуусан байна. Яг одоо юу болоод байгаа юм бэ? Юун чимээж байгаа гараад байна гэсэн утгаар асуусан байна тийм ээ. За дараагийн нэг present continuous цагийн хэрэглээ маань болохоор sometimes the action is not happening at the time of speaking. Буюу за яг ярьж байгаа үед болж байгаа үйл явдал биш. Ерөнхийд нь болоод явж байгаа үргэлжилж байгаа үйл явдлыг хэлэхдээ present continuous цагийг бас ашигладаг. За жишээ нь for example, Steve is talking to a friend on the phone. He says, I'm reading a really good book at the moment. It's about a man who. Steve says I'm reading, but he is not reading the book at the time of speaking. He means that he has started reading the book but has not finished it yet. He is in the middle of reading it. За энэ нь болохоор за Стивний найзтайгаа уулзаар ярьж байна. Тэгээд тэр болохоор би нэг маш гоё ном уншиж байгаа. За тэр ном бол нэг эрэгтэй хүний талаар дөрвөлжлүүлээд явж байна тийм ээ. Тэгэхээр Стив тухайн ярьж байгаа мөчтөө ном уншиж байгаа гэсэн санааг илэрхийлж байгаа биш. Ерөнхийд нь нэг ном уншаад эхэлчихсэн байгаа, арай дуусаагүй байгаа, дундаа явж байгаа гэсэн санааг илэрхийлэхийн тулд I am reading a really good book at the moment гэж хэлсэн баг тийм ээ. Яг одоо ном уншин гэдэг нь болохоор уцаар ярьж байхдаа уншин гэсэн утгатай үг биш. Би ойрын хугацаанд одоогоор нэг ном уншаад явж байгаа, хараахан дуусаагүй байна гэсэн санааг илэрхийлж байна тийм ээ. За үүнтэй холбоотой нэг жишээнүүд авч үзье. За Kate wants to work in Italy. So she's learning Italian. But perhaps she isn't learning Italian at the time of speaking. За Kate Италид ажиллахыг хүсдэг учраас Итали хэл сурч байна гэж байна тийм ээ. Тэгэхээр she is learning Italian буюу тэр одоо Итали хэл сураад явж байна гэж байна. За гэхдээ тэр яхна ярьж байгаа үедээ Итали хэл сураагүй ерөөхдөө яхна Итали хэл сурж байгаа гэж ярьж байна тийм ээ. За some friends of mine are building their own house. They hope to finish it next summer. За тэгэхээр миний найзуудын зарим нь өөрийнхөө байшинг барьж байна гэж тийм ээ. Энэ зам дуусах байх гэж итгэж байна гэж тийм ээ. Тэгэхээр найзууд нь яг одоо ингээ байшин бариад эхэлчихсэн үргэлжлээд явж байна гэсэн санааг илэрхийлж гэсэн.
За you can use the present continuous with today, this week, this year. За бид нар present continuous цагийг илэрхийлэхдээ түүнийг илэрхийлэх үг хэллэг болох today, this week, this year гэсэн юм time expression буюу цагийг илэрхийлсэн үг хэллэгүүдийг ашиглаж болно. За жишээ нь you're working hard today. За өнөөдөр чи маш шаргуу ажиллаж байна гэж тийм ээ. You are working hard today буюу you're working hard today. Өнөөдөр шаргуу ажиллаж байна гэж тийм ээ. Yes, I have a lot to do. Тийм ээ би хийх ажил ихтэй байна гэж тийм ээ. The company I work for isn't doing so well this year. The company I work for isn't doing so well this year. За миний ажиллаж байгаа компани тийм ээ. Миний ажиллаж байгаа компани за isn't doing буюу энэ жил тийм сайн биш байна гэж тийм ээ. This year гэдэг нь энэ жил тийм сайн биш байна гэж. Тэгэхээр ерөнхийдөө энэ компани маань энэ жилийн хугацаанд яг ажил нь тийм сайн явагдахгүй байна гэсэн санааг илэрхийлсэн үгүйсгэх хэлбэрээр бас present continuous цагийг ашиглаад ярьсан байна тийм ээ. За дараагийн хэрэглэн болохоор we use the present continuous when we talk about a change that has started to happen. We often use these verbs in this way: getting, becoming, starting, beginning, changing, improving, increasing, rising, falling, growing. Буюу за бид ямар нэгэн өөрчлөлт, шинжилэлт болоод эхэлчихсэн тухай өөрчлөлт шинжилэлт явагдаж байгаа тухай ярихдаа present continuous цагийг ашигладаг. Тэгээд эдгээр үгэлүүдийг ашиглаж болно гэж тийм ээ. За жишээ авцгаая. Is your English getting better? Is your English getting better гэхээр асууж юм тийм ээ. Is гэдэг асуулт төвийн үгийг нөртөлтэй нэр үгийнхаа өмнө гарна гэсэн тийм ээ. Тэгэхээр чиний англи хэл сайжирч байна уу гэж асууж юм. Тэгэхээр сайжирч байгаа буюу өөрчлөлт шинжилтийн талаар асууж байгаа учраас present continuous цагаар асууж юм тийм ээ. The population of the world is increasing very fast. Тэгэхээр дэлхийн хүн ам өсөж байна буюу өсөд явж байна. Өсөд дундаа явж байна гэсэн үргэлжилж байна гэсэн утгаар асууж юм тийм ээ. Хэлж юм тийм ээ. At first I didn't like my job, but I am starting to enjoy it now. За ихэндээ би ажилдаа дургүй байсан тийм ээ. Гэхдээ одоо дуртай болсон. Одоо дуртай болсон буюу одоо болж байгаа үйл явдлыг илэрхийлж байгаа учраас but I am starting to enjoy it now буюу одоо дуртай байгаа гэсэн утгаар илэрхийлж байгаа.